Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй, сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Манай Эх хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болж байна. За манай энэ удаагийн нэвтрүүлэг бол одоо бид нэвтрүүлж эхлээд 10 дахь удаага явуулж байгаа нэвтрүүлэг байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн одоо зочноор бид нэр Монгол улсын гавьяат барилгачин архитектор мэргэжилтэй мегмарыг бол орж ирүүлээд байна. Ингээ та сайхан зусж гин үү? Сайхан зусж байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг бол ер нь бол бидний зорилго бол энэ их хотод амьдарч байгаа хүмүүсийн зөв хэмнэл, хэм хэмжээний талаар илүү хүндхийг хичээдэг. Ер нь хот суурин газар олноороо бөөнөрөө амьдарч байгаа, ажиллаж байгаа хүн бүрийн хийсэн үйлдэл нь сайнаарч, саараарч бид нар бие биендээ нөлөөлж идэг. Тийм учраас хүн бүр өөрх болгон албан байгууллага хамт олон бүхэн энгийн боловч анхаарах олон асуудлыг хэвшил болгосноор хотын бургилсан амьдралын хэмнэлийг илүү зөв, стрессгүй одоо хэмнэлд оруулдаг. Тэгэхээр энэ талаас нь бол бид нар манай нэвтрүүлэг бол бид нар одоо их хотын зөв нэвтрүүлгээрээ багч гисэн одоо нийгэмд бас зөв эерэг мэдээллийг хүргэдэг зорилгоор энэ нэвтрүүлэг маань явдгийн байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад барилгын салбарт олон жил ажилласан бас Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгчээр 8 жил ажилласан Монгол улсын барилга байгууламж за энэ хотын чиглэлийн асуудлаар бол ер нь нэлээд одоо бас түүх болсон олон мэдээллийг өөртөө агуулсан энэ хүнд зочин байгаа. Ингээд та өөрийгөө товч танилцуул. За би ер нь бол зүгээр одоо Дундгов аймаг Эрдэнэлээс юм хараа тийм. Товчхон хэлбэл одоо хөдөөгийн малчин хэл юм. Одоо гаралтай. Одоо бол нэг хотын иргэн юм хүн. Би 1978 онд Монгол Улсын их сургуулийн архитектор мэргэжлэр төгссөн. Манай улсад одоо архитектор мэргэжлэр ийм мэргэжилтэн бэлтгэж эхэлсний анхны одоо төгсөлт нь анхны элсэгч юм. Тэгээд энэс хойш бол энэ барилга хотын уртын салбарт зураг төсөл одоо барилга за төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд энэ байгууллагуудад үндсэндээ 42 жил ажиллаа. Тийм байна. Тэгэхээр одоо яг Дундгов аймагт төрсэн ингэж штэ. Тэгэхээр би зөвхөн нэг сониучуулаад нэг асуулт асуумаар санагчлаа л да. За өдөө орон нутагт сураад тэгээд хотод одоо ирээд тэгээд суушаад бас олон жил болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө бид нар бас нэг ийм нэвтрүүлгээр ийм хүндхийг хичээдэг. Ер нь аливаа нэг газар суурин газарт яг өөрийн гэсэн нэг тийм өөрийн дэг журам одоо тийм нэг одоо хим хэмнэл өөрөө бий болчдөг. Тэр нь одоо хүссэн үсээгүй тий. Тэр амьдарч байгаа хүмүүсийн онцлог тэр газар нутаг бүх юмнаас хамааруулаад тий. Тэгэхээр одоо тэр Дундгов аймагт одоо байжгаад тэгээд одоо хотод ирээд суушхад одоо ямар одоо тийм нөгөө нэг завсрын үе гэдэг юм уу тийм шилжилтийн үе бол юу тохиолж ирсэн тэрийг овоолцож байж тавьчихаа. Тийм. Яг мэдээж одоо хөдөө малын бэлчээрт амьдарч байгаад хөдөөгийн одоо сумын сургууль, аймгийн сургуулиар дамжаад тэгээд одоо энэ одоо бол их хот гэж ярьдаг болж л дээ тийм. Тэднийг одоо анх хотод орж ирж байгаа 1970-аад оны үед бол Улаанбаатар бол бас тийм яг том байгаагүй. Харьцангуй бусдасаа том. Гэхдээ хөдөөгийн хүнд бол бас том байсан. Тийм тэглүү яг. Тэгэхээр бас өдөөнөөс орж ирсэн хүн бол бас л төөрчхөр тийм том одоо газар. Гэхдээ бас хөдөөгийн хүнд бол бас энэ хотын амьдарч байгаа хүмүүсийн одоо харилцаа амьдардаг орчин тэдний өдөр тутмын амьдралын хэмнэл итер бол одоо харьцангуй шал өөр байлгүй яг хөө тийм. Тэгээд яг тэр чинь хүн чинь бол нэг орчин дон бас дасан зохицно гэдэг цаанаасаа нэг юм одоо өөрийнх нь төрөлхийн тийм өгөгдөл байна тийм ээ. Тэрний хан дагуу одоо оюутан цагаас эхлээл хотын амьдрал бол дасаж зохицож идэг юм а тий. Хотын хүн болох одоо бэлтгэдэж. Яг үнэ. Тэр бол одоо хүчээр гэдэг юм уу ерөнхийдөө энэ орчноос хамаарал заашгүй ингээд тийм нөхцөл байгаа учраас тэр нөхцөлдөө зохицоод амьдарч эхэлсэн л дээ. Тэгээд мэдээж одоо өдөөтэй бол хотыг тэр үеийн Улаанбаатар
өнөөдрийн Улаанбаатартай одоо зөвлөсгөө боловч тэр үеийн Улаанбаатар бол өдөөгийн тэр үеийн амьдралтай бас зөвшгүй юм одоо өөр байлаа шүү дээ тийм ээ. Тэглүү байна. Тэр утгаараа бол бас хотын хүн одоо хөдөөс орж ирсэн хотын хүнд бол мэдээж хотын амьдрал бол цоо шин тийм орчин, цоо шин нөхцөл болдог. Тэгээд тэр орчинд одоо дасан зохицох, тэр орчинд өөрөө одоо амьдарч ажиллаж зохицох гэдэг бол бас тийм хялбархан асуудал биш, бас цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй байдаг тийм ээ. Дээр нь бол тухайн хүн өөрөө бас нэг тийм ийм орчиндөө өөрөө зөв одоо дасан зохицож энэ хотын хэмнэлд амьдралынхаа өөрийн одоо амьдралын хэмнэлийг одоо зохицуулах хэрэгтэй гэдэг тийм бас өөрийнх нь хувь хүний нэг тийм тэмүүлэл гэх юм уу тий өөртөө одоо хичээл бол зайлшгүй одоо шаардлагатай л. Одоо бол бас харьцангуйгаар бас тийм хотын хүн болсон гэж одоо өөрийнхөө бодоод байгаа шүү. Тийм л дээ. Энэ олон 42 жил бол үндсэндээ бол 42 дээр чи оюутны 5 жил 4 жил нэмэгдэхээр үндсэндээ 40 тий нэлээд олон жил юм байна. За их сайн ер нь бол зүгээр яг хуу мэдээж хэрэг бид нэр хот дотор ингээд баг зэргийн одоо дэг жаягийг гэдэг юм уу тэр хэм нийтэр хүлээн зөвшөөрөгдсөн тэр харилцаа хандлагын хэлбэрийг баг зэрэгэл өөрчлөхөд тэр нь хүмүүст стресс тэрэнд нь бухимдал өгдөг учраас энэ нэвтрүүлгээр бас бид нар яг тэр хэм чиглэлийн юмнуудыг бас нэлээд тусах сонирхолтой байдیں۔ Тэгэхээр барилгын хүн учраас те би ингэж асууя гэж бодож байна. Тэгэхээр одоо юу гэдгийг тийм ээ Улаанбаатар хот маань одоо өнөөдөр сая гаруй хүнтэй болчлоо шүү дээ тий. Тэгээ нийт хүн амын маань одоо баг за 50 шахам хувь гэж баг хэлж болохоор болчлоо. Тэгэхээр энэ хотын хувьд бол энэ бол ерөнхийдөө бас нэг жижиг бол хот биш тий. За бүр мега хот бол түвшин бол биш. Гэхдээ Монголынхаа хувьд бол хамгийн том хот байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хотын өнөөдрийн энэ хөгжил бол яг нь ер нь бид нар хүн амын маань дийлэнх нь гэр хороолд амьдарч байна. Гэр хороолд үүсэж байгаа өчнөө одоо асуудлууд байна. Тэгэхээр гэр хорооллыг үе шатаа хөгжүүлэх гээд бас ингээд ажлууд бас ингээд хийгдэл явж байна тий. Гэхдээ өнөөдөр байгаа тулгамдж байгаа асуудлуудыг тий одоо хотын ерөнхий том зургаар нь хараад сайжруулахад одоо бид нар юуг анхаарах ёстой вэ гэж та одоо мэргэжлийн хүний зүгээс хардаг бай ер нь тийм. Одоо ер нь бол зүгээр яг хот ингээд хот суурьслыг дагаад заавал тийм сөрөг одоо нөлөөлөл тийм ээ сөрөг нийгэмд бол сөрөг тийм үр дагавар гэх юм уу тийм бол зайлшгүй байдаг л байна л дээ. Энэ бол зөвхөн Монгол одоо улстай ч биш зөвхөн Улаанбаатарт ч биш. Ер нь одоо суурин амьдрал шилжиж байгаа олон зуун жилийн хүүхтэй бусад одоо улсуудын хот ч гэсэн энэ асуудал ингээл тулгардаг зүгээр. Манай хувьд бол нэг тулгамраад гэдэг нь тулгараад байгаа энэ асуудлын хотын бид нар өөрснөө ярихаар нэг хотын захын хороолт гэдэг юм уу эсвэл бол гэр хороолт гэдэг юм нэг ингээд тэр нь болохтан зэрэг ер нь тэнд бол таарах улс судал тийм ээ. Ажил эрхлэлтээр шийдэг юм орлого зарлагаараа шийдэг юм уу одоо мэргэжил мэдлэгээр шийдэг юм уу ахуй амьдралаараа шийдэг юм уу жоохон тийм одоо захын улсууд байх гэсэн нэг ойлголтоор ингээд нэг тийм буруу ойлголт ингээд нийгэм одоо нийтэд ингээд ойлгуулсан гэдэг юм уу тийм хандлага бий болгоц учраас тэр энэ хэсэгт нэг тийм жоохон одоо төрөв засгийнх нь бодлогоч тэр мэргэжлийн салбарын одоо үйл ажиллагаач тэр нэг тийм орхигддог юм байна. Гэтэл уг нь бол зөвхөн миний бодлоор бол яг манай тэр энэ хотын захын гэдэг байгаа энэ гэр хороололд л одоо хүний хамгийн сайхан ялангуяа Монгол хүнд бол хамгийн одоо тогтой тохиромжтой орчин бий болгоо тэнд одоо яг Монгол хүн нөгөө гэрээсээ гараад газар дээр хэсэгдэг агаартай харьцдаг тийм ээ нэг тийм уламжилт манай нэг тийм амьдралын заяг байна шүү дээ. Тэр юмд нь ер нь байгаль дэлхийдээ илүү ойр байх. Тэгээд нэг тийм өөрөө бие даасан тийм одоо тайван бөгөөд аюулгүй ийм орчин амьдрах гэсэн тийм Монгол хүний ийм тийм бүр цааш нь төрөлхийнх нь тийм өгдөлж ижил болох юм уу те тэр одоо зансан тэг яваад ирсэн энэ амьдралд нь илүү нийстэй эл байх юм шиг бол би бодд юм. Тэгээд хамгийн гол нь бол би энэ хотод
соёлтой ч гэдэг юм уу, ер нь одоо тийм амгалан тайван сайхан одоо амьдрия гэвэл бид энэ хотын захын гэж нэрлэгдээд байгаа энэ хорооллуудыг л нэг тийм үлгэлж, уг нь бол энэ чинь миний ойлгож байгаагаар бол хөгжсөн орнууд бол одоо манайхаас эсрэг гэж л би ойлгодог шүү дээ. Юу гэхээр хотын захын ийм одоо эдлэн газартай өөрийнхөө ая тухаар хөндлөнгийн бөгөөд дээрээс нь үндэслэлгүй хажууг айл нь ханын өддөг ч гэдэг юм уу тий. Одоо нэг нь хажуудлынх нь нэг айл буруу үйлдэл хийгээд одоо ус цас сахилгаан нь одоо байхгүй болоход тэрнээс хамаардаггүй гэдэг юм уу, нэг тийм ийм одоо тогтохтой бөгөөд аюулгүй орчныг бий болгоцсон тийм хамгийн сайхан орчин бол энэ бусад хөгжсөн газрууд бол энэ одоо эдлэн газартай хотын одоо захын ийм газруудын одоо байшин барилга амьдрах орчин чинь л одоо хамгийн сайхан орчин байдаг. Одоо бол манай энэ юм бол амьдрал дээр жоохон эсрэгээр юм байх байхгүй. Тэгэхээр яг нөгөө 1997 онд төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого гэж бичиг баримт боловсруулсан байдаг тий. Тэр бичиг баримтан дээр юу гэж байдг вэ гэхээр нэгдүгээрт одоо гэр хороолол бол яг бид нар ерөнхийд нь гэр хороол гэж нэрлэж байгаа болохоос биш дан гэр байхгүй шүү дээ тий. Тэгэхээр гэр хороолол бол ирээдүйн амны орон сууцны хороол болно гэдгийг яг тэнд одоо яг аль биесээр бичсэн байдаг тий. Тэгээд амны орон сууцны хороол болно гэдэг маань юу гэхээр өнөөдөр тэндээ тэр одоо тоглог сайхан байшинтай дид бүтсэн хангагдсан. Тэгэхээр дид бүтс хангагдана гэхээр заавал одоо ингээл төвлөрөөс ингээл татах тухай ойлголт ерөөсөө байхгүй. Тэр бол хэсэгчилсэн дид бүтсүүд байж болно. Индивидуалны бүр айл-айлын хэмжээний дид бүтсүүд байж болно. Ингээд дэлхийд даяараа энийг хэрэгжүүлсэн байгаа тий. Тэгэхээр өнөөдөр олон жил гэр хороолдоо суурьшаад тэнд өөрийн гэсэн ахуйн амьдралаа зохицлоогоод тэнд өөрийн гэсэн бизнесээ, өөрийн гэсэн үйлдвэрлэлээ явуулдаг, худалдаагаа явуулдаг тий. Ингээд байшин барилгаа одоо жижиг орон сууц байсан бол өргөтгөж бариад ингээд томруулаад ингээд суурьсан байгаа тэр хэсгийг л бид нар байгаа чигээр нь хөгжүүлэх, сайжруулах ажлыг тэр амьдарч байгаа хүмүүсийн нь оролцоотой мэрэгжлийн хүмүүсийн бас хамтарсан төлөвлөлтөөр төр засгийн одоо төлөвлөлтийг хөрөнгө оруулалтыг хандуулж хийх нь хамгийн оновчтой гэж харагдаж байгаа. Тэгэхээр 97 онд яригдчихсэн юм тийм үү? 97 өнөөдөр 2007 23 жилийн дараа бид нар одоо бас л нэг хайхтар өөрчлөлтүүд хийгээгүй. Гэхдээ хүмүүс яг тодорхой хэмжээний төслүүд тэр юмд хэрэгжсэн. Гэхдээ тэр юмнууд бол ингээд залхамжуулж ерөөсөө өөрөө давтагдаж нөгөө дараагийн одоо тэр чинь ямар нэг юм хийчүүл тэр чинь дандаа өргөжих ёстой шүү дээ. Сайн юм чинь. Тэр нь бол ингээд бас ингээд сайн өргөжиж чадаагүй энэ бас энэ 4 жилийн сонгуул элдв юмнуудтай бас холбоотой болоо явчихж байгаа юм л да энэ шийдлүүдтэй. Тэгэхээр яг зүгээр сүүлийн үед бол миний харж байгаагаар гэр хорооллын бидний одоо судалгаа хийжсэн 90-ад оны гэр хорооллын байшингууд 2000-ад оны гэр хорооллуудын байшингууд 2010-ад оны гэр хорооллын байшингуудыг зүгээр л өнгөөр нь дээврийнх нь өнгөөр би хардгийн дандаа тий. Тэгээд давхраар нь ингээ харахаар үнэхээр өөрчлөгдөж байгаа. Үнэхээр өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энд бол хөгжил байна. За гэр хорооллын хувьд бол нэг сонирхолтой юм одоо Зүүн Азийн орнууд юм одоо Бразил гэл энэ нөгөө Латин Америкийн орнуудын тэр нөгөө нэг одоо гэр хороолч гэдэг юм уу да одоо нөгөө ядуусын хорооллууд бол биш байхгүй. Тэр бол манайх бол өөрийн гэсэн газартай тий хачин одоо бүр гэр гихтэл өөрөө маш сайхан одоо юу шүү дээ тий орон сууцны нэг төрөл шүү дээ. Эний чинь хуульд бид нэр яг орон сууц гэдээ оруулсан байж байгаа тий. Тэгэхээр холимог бүтцтэй учраас энэ бол дандаа бас тийм болохгүй ядарсан хүмүүс бол бас байхгүй гэдэг л санааг би өөрөө чи хэлсэн юм дээр тий нэмж хэлэх гээд байна л да тий. Тэгэхээр энэ бол үнэхээр хөгжүүлэх боломжтой. Одоо ганцхан одоо энэ дээр харагдаад байгаа юм юу гэхээр тэр гэр хороолд байгаа хүмүүс өөрсдийнхөө тэр оролцоотойгоор тэр төлөвлөлтөнд идэвхтэй оролцдог юмд нэгдүгээр суралцаж нэгдэх хэрэгтэй. Нөгөөдөөр тэднийг оролцуулдаг төлөвлөлтөнд оролцуулдаг тэр механизмыг тий одоо тэр төлөвлөлтийн байгууллагын дунд мэрэгчлэтнүүдийн дунд орон нутгийн тий тэр удирдлагуудын дунд тий мэрэгсэн байгууллагуудын хүрээнд энийг авах хэрэгтэй болов уу гэж ингэж бодоод байгаа тий яг тэгж юмэр харагддаг. За тэгэхээр
одоо ингээл Улаанбаатар хот маань ингээл бас ч гэж гоё өнгө төрхөн яаж юм. Ер нь бол ингээд өнгө төрх өөрчлөгдөж байгаа юмнуудыг энэ ер нь улсын хөрөнгө оруулалт хийгээд байна уу, хувийн хөрөнгө оруулалтаар хийгээд байна уу гэхээр ер нь бол хувийн хөрөнгө оруулалтаар нэлээд хийгдэж байгаа. За яг хаа улсын хөрөнгө оруулалтаар бол эд бүтцүүд элдв юмнууд бол хийгдэж байгаа. Хийгдээд явж байгаа. За гэр хорооллын байшингуудын дүр төрх бол ерөөсөө л хувь хүмүүсийн л одоо хөрөнгө оруулалтаар явагдаж байгаа тий. Тэгэхээр яг бид энэ цааны хэлэхэд үнэхээр хувийн хөвшлийг зөв дэмжиж чадах юм бол хотын нүүр царайг өөрчлөх асар том боломж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас бид нэр анхаарах ёстой юм а гэж тий. Тэгэхээр юуны нөгөө одоо Улаанбаатар хотын ингээд аюу гой барилгачаад байна. Дижитал нэг сөрөг юм нь намхан байшингийн хажууд бүр амар өндөр байшин барьж байгаа. Ямар ч гадаалда талбайгүй ч гэдэг юм уу тий. Одоо энэ бүх орон зай юм уу та? Энэ талаар та нэг жоохон мэрэгжлийн хүмүүс хэлээч одоо. Хэрвээ яг тийм хийж байгаа хүмүүс бол ер нь би нэрэн тэгсэн байх шүү. Энэ дээр анхаарай гэж нэг юм санах бах тий. Тийм. Яг ер нь бол 90 оноос хойш энэ хувийн хөрөнгө оруулалт жилээс жил бас илүү одоо тэлж өргөжөөл. Тэрийг дагаад энэ барилгажилт илүү их одоо өнгө төрхөнд өөрчилж байгаа. Өндөр одоо нам хаач бас их өөрчилж байгаа. Гэхдээ энэ бол ажиллаж улс орны хувьд бол нэг тийм яг зохицуулалт зохион байгуулалт одоо бодлого харьцаа тийм харилцан ийм үйлдэлтэй төгжих ёстой л. Тэгээ манайх чинь бол эхлээд 90 оны дараа чинь энэ инженерийн дэвтгц хөгжүүлэх чиглэлээр жоохон хөрөнгө санхүүжилт таархан байсан бах. Байгаад дэвтгцэн одоо бид чинь нэг илүү одоо үр ашигтай шиг тийм ачаалтаа ингэж ашиглая гэдэг үүднээс л ингээд жоохон нягтруулах гэдэг нэрийн доор. Тэгээд яг нь ер нь 90 оноос ч хойш ерөнхийдөө ингээд газар бол харьцангуй бас нэг хурдан цагийг бодох юм бол бас тийм нэг одоо хөрөнгө оруулалт эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэл рүүгээ ингээд чиглэхтэй зэрэг ерөөсөн л хотын онгорхой зай болгонд бид чинь ингээд нэг одоо байшин барьж болох зай болгон дээр байшин барина л гэсэн тийм жоохон тийм дутмаг ойлголтоор ингээд дэндүүгч хандсан. Тэгээд ч бол нөгөө нэг тийм манай одоо мэрэгжлийн хүмүүс байгууллага бол нөгөө бодлогоор биш хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхлыг дагсан ийм үйл ажиллагаа их өрнсөн учраас л одоо жижигхэн газар дээр одоо чинь бол ингээд хотын дахин төлөвлөлтгээл одоо хамгийн их яригддаг тийм. За тэгээд тэр дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа барилга орон сууцны маань тэр орчинд одоо сая ярьдаг тэр нөгөө орсон суугчдын тэр оролцоог бий болгох гэдэг юм уу ер нь тэнд хүн тийм тогтой сайхан амьдрах тийм орчныг нэхэлж бодлогоогоор бид чинь ингээл өндөр барилгал барьдаг тий хоёр айлын хашааг одоо хөдөлж яваад дээр нь 16 давхар барил тавьчихар чинь одоо гадна талд нөгөө бидний ярьдаг тэр иргэд оршин суугчид нь одоо гадаа салхилдаг хүүхдүүд нь тоглож нааддаг за тэр унсан хөсөг машинаа тавьчихдаг шиг юм тий. Тэгээд дээр нь бол нөгөө одоо хүүхдүүдийн маань сурах боловсрох тэр орчин хаана байгаа билээ гэдэг юм уу. За худалдаа үйлчилгээ тэр чиглэлийн юм хаана байв ажлын байр маяйтайгаа хэр дээр уйлж өдргээл ингээд ийм асуудлуудад бас нэг тийм жоохон социалоор бус хандах юм хандлагал жоохон домгойлж байгаа учраас ингээл хотод бол үнэндээ бол манай яг энэ орон сууцны хороол гэдэг бидний мэддэг мэрэгжлийн хүмүүсийн одоо ойлгодог ярьдгаар яг тийм нэг орон сууцны одоо хүн тэнд амьдрахад тийм тогтой байх орон сууцны тийм багшлуугаар шийдсэн юм хороол гэвэл бас одоо социализмын хорооллуудыг бол юм болохгүй тэр бол одоо сайхан баригдсан хорооллууд тийм ээ. Сүүлийн үеийн ялангуяа янз янзын гой ганган дэртэй 3 байшин тавьчихсан 5 байшин тавьчихсан тэр хорооллууд бол бас үнэхээр өчөд дутагдaltaй байгаа л тийм. Тэгээд энд бол тэр нөгөө нэг тэр орсон суугчид тэнд хүн амьдрын гэдэг талыг л бид тэр жоохон дутуу үнэлээл тийм ээ. Тэнд тэр хүмүүс амьдарч байгаа хүмүүс бол ажиллахаар тогтой сайхан тийм тааламжтай орчин бий болох юм шүү гэдгийг зөвхөн тэр байшин дотроо ч биш байшин тэр орчинд нь бий болох тэр чиглэлээр л яг манай мэрэгжлийн чиглэлийн улсуудын одоо дуу хоолой гэдэг юм уу
тийм оролцоо хэдийгээр одоо байдаг боловч тэгээд нэг тийм одоо шийдвэрлэх төвшөнд гэдэг юм яг хэрэгжих тэр явцад дээр бол тийм одоо оновчтой сайхан зүйл тэгээд жоохон дутагдaltaй байна л гэж би үздэг байгаа шүү дээ. Ер нь бол ухаан Улаанбаатар хотод бол ухаан би бол одоо боломжийн ажтайхаа урамшуулсны одоо нэг тийм зохицлуур байдлаар шийдсэн хороол гэдэг үл одоо ирээгүй гардн чинь хайг биш яг үнэндээ тийм ээ. Тэгээд одоо энэ гой нэртэй хороолуудад бол их л хэцүү шүү дээ. Юу машин тавихын байтаа бараг хүүхэд одоо хүмүүс нь бараг хөл гар дээр ишгээр шахах нэг юм. Юу гэлээ нэг бол бид яриад байдаг сайхан байгалийн гэрэлтүүлэг тодорхой хэмжээнд өдрийн тодорхой цаг хугацаагаар гэрэлтүүлэгдэж явах ёстой л гэж байна. Тэгээд агаар салхины солилцоо байж явах ёстой л гэж байна. Гадны орон зай бүх юм одоо тодорхой хэмжээнд байх ёстой гэдэг ийм зүйлүүд дээр нь бол би бол гол нь бол энийг бол зөвхөн мэрэгжлийн улсууд гэдгийг үзвэл манай энэ одоо иргэд оршин суугч худалдан авахчид өөрснөө энэ тал дээр бол тийм зүгээр ингээд орох гэж байгаа доторх байшин биш орчиндоо бас нэг хандах үнэлэмж хандах хандлага тавих шаардлага гэдэгтэй өөрснөө илүү анхаарал байгаа юм л да. Гэтэл бол ер нь тогттой орчин гэдгийг заавал мэрэгжлийн үнэлт дүгнэлт гаргаж хэлдэг биш. Зүгээр л орсон суугч энгийн иргэн хүн бол очиод тэгш хараад энэ ийм сайхан байна тийм ээ. Энэ бол боломжийн сайхан хороол байна. Гэтэл ингээл тэр улсууч нь үнэлэн цэглэн өөлн шүүмжлэн тийм ээ. Ийм болгон шүү дээ. Тэгээд дээр нь мэдээж тэр орчныг сайшин ингээд урт удаан хугацаанд өөрийнхөө одоо амьдрал хөршүүдийнхээ амьдралд их юу өгөөжтэйг урт удаан хугацаанд яаж одоо авч явах вэ? Тэнд одоо тэр иргэн одоо хотын орсон суугч хүн ямар оролцоотой байх вэ гэсэн нэг тийм одоо хотын орсон суугч хүний нэг тийм хүлээх үүрэг гэх юм уу тийм ээ. Нэг тийм зайлшгүй байх нэг дүрм байх хэрэгтэй. Дүрм журм гэж байх хэрэгтэй биш. Тийм дүрм журмтай ер нь хотын иргэн хүмүүс бол бараг л нөгөө хотод орж ирэхдээ тэр дүрм журмтай одоо танилцчихсан өөрийнхөө үр хариуцлагыг ойлгосон мэдсэн тийм ээ. Тэгжээж энэ хотын нийгэм дотор чинь тэр хүн одоо хууль гараан зөв нийлүүл тийм ээ. Ингэж авч явах тэгээд бас одоо бас жоохон тийм арай буруу тал рууган болж байгаа тийм зүйлийнхэн бол тэрэн дээр бол бас өөрснөө одоо үгэн хэлдэг. Ийм л байж л ер нь талаасаа байж л энэ хотын амьдрал бол айтай тахтай байх. Биенээсээ одоо харьцангуй нөгөө бие биендээ өмнө одоо хариуцлага хүлээсэн тийм байж л хотын амьдрал чинь их сайхан гэдэг юм хүмүүсийн яриад байгаа та тэр арай ердийн нэг ингээд ресторан гэдэг юм уу те зоргоорон байдаг биш журмаар байдаг тийм ээ. Нэг тийм одоо заягтл шилжих нь л ер нь хов хүндээ. Одоо миний одоо тэр хэд байх одоо хөндлөнгийн хүмүүст ч гэсэн илүү болохоор гэж би боддог шүү дээ. Тийм. Тэгэхээр яг сая яг өөрөө бас чухал юм хөндлөлдөө тэр нөгөө одоо ямар нэгэн суурин газар өөрийн гэсэн дүрмтэй байх хэрэгтэй. Айл гэрт ч гэсэн одоо ингээд гаднаас одоо нэг зочин ирээд нэг 10 хоног ингээд ирээд байрлах болоход тэр хүн чи тэдэд усанд ороорой. Тэгээ бид нар энэ үед нь ингэдгийн өглөөний цайгаа тэд дуудгийн шүү. Гарахтаа хаалгаа ингэ төвж шүү гэд одоо хамгийн энгийн те ингэ түлхүүрээ тэгин шүү гэд ийм энгийн одоо бохор хувцастайгаа гуталтайгаа одоо тийшээ орж болохгүй гутлаа тайлан байлна гэдэг юм уу те. Тэгэхээр ийм энгийн юм шиг мөртлөө энэ дүрмийг ямар ч суурин газарт бий болгомоор байгаа байхгүй юу. Жишээл яг нэг суман дээр тэр сум өөрийн дүрмтэй. Тэгэхээр одоо шилбэл одоо зам дагуу байдаг сум байлаа гэхэд тэр зам хөндлөн гарахтаа яаж гарах ёстой юм. Тэр тэгээд одоо тэр дотор ч нөгөө нэг юм ахмадаа хүндэлдэг тий дүүнэр баг хүүхдүүдийг халамжилдаг цэцэг ногоон дээгүүр алхадгүй тасалдаггүй гэдэг ч юм уу тий айгүй энгийн ийм дүрмүүдийг тэгээ хаа нэгэн газар хог хаягдсан байвал тэрийг энэ миний хог биш гэдэг биш тэрийг аваад түүгээд ойрхон байгаа юм руу хайчдаг гих мэтлэнгийн интгэл юм бол тэр
хот дотор тэр суурин газар дотор жижигч гэсэн тэр соёл өөрөө бий болчихно. Тэгэхээр ийм жижиг соёлыг өнөөдөр хамгийн анхны анхан шатны жижиг ахуй бас л хэрэгтэй. Яг гэр бүл тоххой. Гэр бүл дотор. Тэндэл ийм эмийг хөвшүүлэл ихлүүл нийгмээрээ сайхан байна. Гэр бүл дотор хашаан дотроо тэр хог одоо ахуй байшин дотор бол одоо орцсон дотроо коридорт хогоо хайдаггүй тийм ээ. Гэрээ гачингой цэвэрлэл коридорт хогоо хайчдаг. Тийм байдгүй байх тэр гоё энгийн дүрмүүдийг одоо бид нэр хөвшүүлье. За одоо сөөхийн хувьд бол сөөхийн дүрм гэж байгаа шүү дээ тий. Сууц өмшөртэй холбоо гэдэг. Гэтэл гэр хороол дээр тэр байдгүй. Гэр хороол. Тэгэхээр гэр хороол дээр бол бас нэлээд хэдэн жилийн өмнө бид нэр ярьжсэн. Гэр хороолын дунд энэ яг энэ бас яг тийм одоо тэр сууц өмчлөгчдийн холбоо шиг гэр хороол гэдэг юм одоо ямар ч нэртэй гэдгийг яг нь ер нь бол газар эзэмшигчдийн гэдэг газар өмчлөгчдийн тийм хамтаараа амьдрах тийм дүрм юмтай болмоор юм шиг байна. За нэг хууль хэлсүүд болоод чи яах вэ тэрийг тийм. Тэгэнгүүт одоо гэр хороолд одоо манайхан чинь маш их одоо ингээл энэ цонхоор харахад энэ гэр хороол дунд нь шүү дээ. Хідэн мод байна. Бараг байхгүй. Нэг цөөхөн байна бас. Тэгэл нийл тоос. Тэгээ бороо орохоор зарим нь нийл шавар болчдөг. Тийм иймэрхүү одоо бас нөхцлүүд байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол бас тэрийг нөгөө анхан шатанд байгаа хүмүүс шавран дээрээ яваад ах уу та нар шавраа арилах талаар одоо анхаарал тавьж өөрсдөө хамтаараа тэрийг шийдэх үү гэдгийг юм чин тэр хүмүүсийн л асуудал байхгүй юу. Тэгээд ээлжлээд угаацсан хасгаад байвал тэрэн дээр өөрсдийнх нь үлдэх хүмүүс альтарч унаал өвчин хэмбэг тусах гар хүлээ авах гэх асуудал гарна шүү дээ. Тэгэхээр одоо бол тийм юм бол хийхгүй л гарахгүй л байгаа байх л та. Гэтэ зүгээр ер нь бол яг тэр нөгөө нэг өөрийн чи хэлдгэр гоё үг байна тэр зоргоороо биш журмаараа бай гэж тий. Тэгэхээр тэр журм гэдэг имийтэй болохгүй л болвол тэр одоо тэр нь их байх хэрэггүй ердөө. За нэг 10 юм байх хэрэгтэй тийм ээ. Тий ерөөсөө 10 ширхэг юм уу те 10-ын дотор л тийм одоо ингээл тэгээ одоо тэгээд бас бид нар энэ хамгийн анхныхаа нэвтрүүлгээр нэг ятгатай хүмүүс бие биенлүү харж нэмсэглэмээр байгаа байхгүй юу. Удамжин дандаа ууртай хүмүүс байгаа. Тэгэхээр одоо ууртай биш нэмсэглэх юм бол одоо дараагийн хүндлээг хараад та өөрөө инээ нөгөө хүн чинь цаашаа харж инээ тийм ээ. За тэгээд энэ бол өөрөө эн чи одоо яг хандлага тий. Тэгэхээр эн чи галзуу юм шиг эн чи наад руу хараад инээ дэндаа гэж бодгоо байх байхгүй юу тий. Одоо би сая энэ банкнд энэ доор очирлоо л да. Тэгээ хажуудлынхаа залуу руу хараад энэс чинь над руу энийгээгүй. Жоо дунд насны залуу байлээ тий. Тэгээ яагаад байгаа юм бол гэж одоо тий. Яагаад байгаа юм бол да энэ намайг хүнтэй андууруу гэж бодсон уу яасан тий. Тэгэхээр одоо бас бид нар ийм хандлага харилцаа тий энэ журам дүрмтэй байх асуудал бол энэ хотод ингээд бас сайхан амьдрах олуулаа амьдарч байгаа үед тий энэ их чухал зүйл юм аа л гэд яриад байгаа юм л да. Тий. За тэгээд одоо нөгөө энэ цам харилцааны асуудал бол одоо бас манад хотын бас нэг том чухал асуудал шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол хотод хамрагддгүй юм байдгүй. Бүх юм хамааралтай. Тэгэхээр энэ зам харилцааны асуудал дээр одоо энэ нийтийн тээвэр за тэгээд энэ сүүлийн үед бас энэ тээврийг боловсронгуй сайжруулах болох чиглэлээр бас энэ нэлээд юм бас хийгдэх гээл байх шиг байна. Энэ дээр бас таны бодол ямар байд юм бол тий. Ер нь тэгэл хот суурин газрын чинь бас нэг хамгийн чухал асуудал бол энэ зам харилцааны асуудал л да. Тийм ээ. Энэ одоо хондоо энэ тэр зам одоо тээврийн дэд үтсийн асуудлыг их зөв сайн шийдсэн. Тэгээд тэр тээврээр үйлчлүүлж байгаа тэр хүмүүс нь илүү одоо зөв сайн одоо соёлтой үйлчлүүлдэг болсон ийм газар бол энэ төвжирлийн ч гэдэг юм хүмүүсийн одоо нөгөө уур уцаарын цаг нарын барсан ийм асуудал бол харьцангуй одоо бага байх чинь тий. Яг манайд бол энэ асуудал бас одоо хүндрэлтэй байна шүү дээ. Хэцүү байгаа. Яг зүгээр тэр хэцүү байгаа нь бол үндсэндээ яг манай нийслэлдэл одоо гололж байгаа бус газар бол харьцангуй бас гайгүй шүү дээ. Гэхдээ одоо манайхан чинь бас нэг ийм энэ нийтийн тээвэр гэдэг энэ тээврийн сүлжээг хот суурин газар одоо маш оновчтой зөв зохион байгуулж
тэрийг одоо ажиллахаар өргөн хүрээнд хэрэгэлдэг нэг ийм хөвшилдлийг бий болгож чадвал одоо манай энэ төвжирэл тагжралт гэдэг юм одоо тэгэл тэрний дагаал юу гэдгийг агаарын бохирдол, машины зогсоол, росол гэл одоо зөндөө сөргөнүүд ба шүү дээ. Энэ юмнууд бол харьцангуй одоо багасах, шийдэх тийм боломж төгсгийг л одоо бүрдүүлэх юм байгаа л гэж би бол хардгийг. Би бол энэ нийтийн тээврийг бол одоо нэг хүн нэг машин хэрэгэлдэг биш. Нийтийн тээврийг одоо зөнгөлөх нь тий. Одоо хүмүүс чинь тэгээд байгаа шүү дээ. Бусад энэ улс орнууд чинь баг энэ ерөнхий сайд юу гэдгийг энэ төрлийн томчууд нийтийн тээврийн энэ л голцоо яваад итгэн гэсэн шүү дээ тий. Тэгвэл тэр чинь нэгдүгээр та энэ нийгэм иргэд нийгмийн амьдралд ойртдог юм шиг байна нэгдүгээр. Хоёрдугаар тэр хүний тэгээ явж байгаа бол тэр орсон суугч иргэд бол бас нэг арай өөр энэ юмыг тусгаж хүлээж авах юм. Тэр талаасаа бол эерэг илүү нөлөөтэй байх жишээ нэ. Тэгэхээр манай чинь бол одоо түрүүн сая видео ярьлаа шүү дээ. Ингээд нэг 4 айлын гэж гэдэг юм уу нэг орон сууцыг нураагаал дээр нь 16 давхар одоо 100 хэдэн айл байх орон сууц барайл. Тэгээд нөгөө газрын хэмжээ тийм шин тэн дээр тэр одоо тийм олон хүмүүс ингээд нэг тэгээ төвлөрч зөндөрч юусэн ачаалан бид нар даахгүй болол тэгээд нэг ийм хүндрэлтэй хэцүү юмуд үүсэж байгаа гэсэн би одоо бас нэг хэсэг нь бол одоо ялангуяа манай энэ хот төлөвлөж байгаа энд цөлөө зөвшөөрлийг олгож байгаа тийм ээ. Тэгээд зураг төсвийг хийгээд байгаа хөрөнгө оруулаад байгаа энэ улсуудын энэ нэг тийм нэгдсэн нөгөө нэг нийгмийн талынхаа үр ашгийг тийм ээ аюу илүү нэгдүгээр тавьдаг тийм ойлголт чинь одоо хоёрдугаар тавьчихал тэгээд дэндүү ашиг хөөсөн маягаар гэдэг юм уу тийм ийм юм нэг хөдөлгөчд байна шүү дээ. Тэгэхээр л бид нар нэг энэ чиглэл рүү бол одоо энэ чинь нийтээрээ л зөв ойлголттой чиглэлтэй хандлагатай болж ижил энэ юм засвар залруулагдана сайхан болно гэж ингэж би бол ойлгоод байгаа гол нь. Тэгээд ер нь бол зөв сая ярианд бас хөндөгдөж байна. Би бас яг ингэж боддог байхгүй. Одоо ямар ч хүн одоо бид ямар нэгэн мэргэжил эзэмшээд тухайн салбараараа одоо карьераа хийгээд тухайн салбараараа туршлагаа хоригдлуулад ингэж явж штэ. Гэтэл тэр явж байгаа ямар ч мэргэжлийн хүн нийгэмд үйлчилдэг л нийгэмдээ эерэг хөгжлийг авчирдаг тэрэнд хувь нэмрээ оруулж байгаа л мэргэжилтэнгүүд байх ёстой тийм үү. Тийм учраас энэ одоо юу гэдгийг тэрийг бол илүү нөгөө хүний хэрэгцээ, хүний бодиттэй амьдралын шаардлага тэр одоо орчин нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн тэр одоо үйл ажиллагаанд хандсан мэргэжлийн үйлчлэгээ явуулдаг мэргэжилтэнгүүдийн одоо олноороо төрөөсөө. За сургуульд байхдаа тэрийг суралцаад ирвэл сайн байна. За сургуульдаа сурдгуун болвол тийм ээ. Одоо сургуульд нь нэгдүгээр програмд нь тийм оруулаасаа гэж боддгийг. За хэрвээ тэр нь одоо ингээд тэрэндээ одоо одоохондоо програмд нь байхгүй шүү тийм үү байх юм бол гараад ирсэн хойно тэр хүн шилэн байшин дотор суучаад амьдралыг тэ цонхоор хараад хийдэг биш. Тэр амьдрал дунд нь орж судалгаа хийж тэрэн дээр нь анализ үн шинжилгээ хийж тэрэн дээр тулгуурлаж тий асуудлаа тодорхойлж тэрэн дээр нь тодорхойлж одоо суурь тэр одоо төлөвлөлт юм хийдэг. Тэрэн дээр буцаад хүмүүсээсээ одоо санал авч тэрэн дээр хамтарч ажилладаг. Ийм одоо юм хийх хэрэгтэй байна гэж надад харагдаад байдгийн. Тэгээд би одоо ингэж боддог байхгүй энэ нөгөө юуны ямар нэг юмыг суралцсангаа юм уу суралцчаад тэгээд дахиад тэр сурсан зүйлээ бусдаа хуваалцна гэдэг бол өөрөө таяг асар том мэргэжлийн ёс зүй. Тий. Тэгэхээр энэ чиглэлээр бас манай энэ мэргэжилтэнгүүд ажилласаа. За нөгөө талаар бид нэр штэ ер нь бол энэ хөгжлийг авчрахад одоо энэ төлөвлөгч нар улс төрийн одоо шийдэл гаргадаг хүмүүс хувийн салбар тэгээ иргэд гэсэн энэ эднэрийн хамтын ажиллагаа аягүй чухал байхгүй. Тий.
Энэ аюу хамтаа ажиллаж чухал. Тэгээд хамгийн наацх нь одоо яг иргэдэд нөгөө нэг тэр үйл ажиллагааг мэдрүүлэхийн тулд одоо яг нөгөө нэг одоо community architect гэж байдаг. Одоо яг ингээд тэр суурин дотор тий одоо тэр гэр хороол гэдэг юм уу одоо энэ хаач байдгийг хаана нэгэн газар хөгжүүлэх гэж байгаа газараа дотор нь иргэдтэйгээ хамтраад судалгаагаа хийгээд тэрэн дээрээ нөгөө mapping гэдэг одоо зураглалаа гаргаад тэгээ зураглалаа гаргаад одоо яг энэ өөрийнхөө тэр орчинд жишээлбэл одоо 200 300 айлтай тийм орчин байлаа гэвэл 300 айл донд 300 жорлон байна. 300 хэд дахин ухацсан бол магадгүй 600 жорлон байна. Тийм ээ. Хуучин болцсон хэдийн, шинээр гаргасан хэдийн, за муусны нөхөн хэдийн. За тэгээд тэр яг тэрнийхээ хажууд худаг гаргацсан хэдийн. Магадгүй тэнд 20 худаг байж магадгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хөрсний бохирдлоос усаа ууж जैन тий. За тэгжил тэнд нэг яг нийгмийн буюу өөрсдийнх нь хийж байгаа юм алсаас хараад хин ямар хэмжээтэй газартай юм, хашаан дотроо юу юутай юм. За гэдэг имийг ерөнхийд нь хараад дүрслээд тийм мэдээлэлээ цуглуулсан хүмүүс тэрийгэ цааш нь яаж хөгжүүлэх гэдэг юм хамтарч ярих тийм суур бэлтгэл болчдөг. Тэгэхээр яг энэ чиглэлээр бас би нэлээд хүмүүстэй бас ингээл хамтрал юм хийжсэн л да энэ гэр хорооллын дунд тий. Тэгэхээр энийг ингээд за би ч юм уу бас өшөө зөндөө хүн л хийдэг л баг л та. Энийг ингээд нэг албачуулаад яг ингэж явах ёстой. Яг энийг иргэдийн дунд юм уу энэ суурьсан байгаа гэр хорооллууд дээр хийдэг тэр алхмаар энэ төлөвлөлтийг яагаад хийж болдгүй юм болоо. Тэрийг бид нэр төлөвлөлтийн албан ёсны одоо харилцаанд оруулахын тулд одоо дүрм журамд байдаг юм уу одоо юу гэдгийг тэрэнд нь юу оруулах хэрэгтэй гэдэг юм бол. Яг ерөнхийдөө яг бид нар чинь энэ яг нөгөө хүнд илүү хандсан тий. Тэдний одоо оролцоог бий болгосон ийм чиг хандлагыг л одоо нийгэм төлөвшүүлж байж л хийсэн юм чиргэлээнд илүү одоо зохистой болно. Асуудлын илүү одоо оновчтой шийдлэр оновчтой байдлаар харна. Шийдэл зөв болно гэдэг чинь бол ер нь цаашдаа тэрийг хэн хэрэглэх юм бэ? Тийм ээ. Хэн эзэмнэх юм бэ? Хэн эзэмшээ цааш авч явах юм бэ гэдэг. Тэр хүмүүсийн оролцоогүйгээр одоо юу гэдгийг бидний одоо хийдэг, зурдаг, төлөвлөдөг, барьдаг энэ юм чинь л одоо үндсэндээ учир төрөлтэй болцсон учраас тэр юм жоохон ийм доктортай бөгөөд үргөөчтэй урт удаан хугацаанд оршин тогтнох гэдэг юм уу тий. Тэр хүмүүст одоо тийм тохиромжтой яг өнө хүсэн хүлээсэн тэр зүйлийг хийж болж ийн үе гэдэг юм чинь бол үнэхээр одоо өгүүлэгдэж байгаа хэдэлтэй. Манай одоо яг ийм суурь одоо хот суурин газрыг цаашд нэгээ сайжруулж хөгжүүлэхэд одоо нэг дутагдaltaй байгаа зүйл нэг юм байхгүй. Тэгэхээр энэ шин бол яг сүүлийн үеийн одоо манай энэ хот төлөвлөлтийн чиглэлийн бас дүрм журмууд одоо бас ч гэж их бага хэмжээгээр тий. Гэтэ одоо яг одоо нөгөө ингээд аргачлсан гэдэг юм уу одоо нэлээд тийм хэсэгчилсэн наривчилсан ийм байдлаар ороогүй ч гэсэн ерөнхийдөө нөгөө эхлээд чинь альва юм хийхээсээ өмнө ярьж байвал тийм ээ сонсгож байвал тэр нь ингээд нэг хүндүс нэлийн хэсэг хүнд хүрээд тэр дараагийн хийх ажлын одоо бэлтгэл нь ойлголт нь урьдчилгаа хангагдж байна гэж үздэггийн адилаар ерөнхийдөө бол энэ нэг тийм одоо төлөвлөлтөнд олон нийтийн оролцоо, иргэд орсон суугчдын оролцоо, тэдний одоо хүсэл сонирхол тэр хөгжлийн ирээдүг юу гэж харж байгаа гэдэг юмыг одоо сонсдог, иргэд танилцуулдаг гэдэг ийм юмнууд бол одоо баг алхамаар бол орж байгаа. Манай чиглэлийн яг одоо хуулиуд нь ч байна, дүрм журмууд бол орж байгаа. Гэхдээ энэ чинь нөгөө нэг яг практик дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхдээ зэрэг чинь энийг нөгөө практик амьдрал дээр яг мэддэг гэдэг юм уу та тий. Тэрийг одоо хийгээд ингээд аваад явах тэр нөгөө мэрэгжлийн хүмүүс нэгдүгээр хоёрдугаар бол нөгөө иргэд маань ерөөсөө нэг ийм хамтын амьдралын ийм орчин ийм чинь хамтаараа бий болох ёстой юм шүү. Бид энд одоо хүн болгон үүрэг хүлээж ингэж оролцоог бий болох ёстой юм гэдэг энэ талын ойлголтыг л одоо илүү болгож өгвөл энэ бол бас яг нөгөө юу гэдгийг их сайхан хөвшиж тогтноход бол цаг хугацаа хэрэгтэй. Одоо яг энэ митинг ийм иргэд олон юу орсон суугчид эргэл жирийн улсуудад чиглэсэн
одоо гэгэрүүлэх гэх юм уу те, синхруулах гэх юм уу те. Одоо саяхан гэгэрүүлэх маягийн ийм үйл ажиллагаа бол үнэхээр манай нэгэнд маш хэрэгтэй шүү дээ. Ягаад гэвэл бид нар бол тийм олон зуун жилийн суурин амьдралын, суурин соёлын хэрэгслийн айхтар туршлагатай одоо улс биш тийм ээ. Тэгээд ийм газар, ийм одоо нийгмийн ийм хэсэгт чинь гэдэг юм уу тийм ээ. Энэ би ер нь бол нөгөө нийгмийг гэгэрүүлэх энэ чиглэлээр ойлголтын улам нэмэгдүүлэх тийм ийм ажлыг бол зөвхөн одоо юу гэдэг нь одоо төрийг харах биш. Манай энэ мэрэгжлийн болоод мэрэгжлийн одоо бус энэ иргэдэд хандсан чиглэлээр бүх төрлийн хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүдээр одоо янзын хэмжээний одоо сургалт таарч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ бол бас нэг тийм байдлаар нэг явуулахын цугаар би бол тэгжл ойлгох. Тийм одоо манай энэ засаг захааны одоо нэгж гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Засаг захааны нэгж ер нь нэгж одоо миний ойлголтоор бол одоо ингээд нэг сонгуул болоод өнгөрөхтэй зэрэг тэгээд бүх юм мартагддаг биш. Ер нь ингээд зөвхөн сонгуулийн хооронд ч биш. Ерөөсөө тэр амьдралын одоо мөчлөгийнх нь бараг туршид нь иргэдэд хандсан ийм жоохон гэгээлэг өгөөд тэр улсуудыг одоо синхруулсан ийм л үйл ажиллагаануудыг биш төвшин ингэж явуулж байгаа юм л. Тэгээд мэрэгжлийн хүмүүсийг ингээд хараад нэг өрөөсгөл бол. Тэгээд орчин суугчтай хараад бас суухаар бас нэг талын өрөөсгөл тий. Зөвхөн засаг захааны ажлыг үйл тэр бас болохгүй байх шít. Эсвэл бол ерөөсөө тэр хувийн хвшлийн ч байд юм уу ер нь хөрөнгө оруулагчдад энэ нэмийг аваад явуул тэр бас болохгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм зангидсан байдлаар тэр ойлголцыг бий болгоод үйл ажиллагаа болгож хэрэгжүүлдэг ийм механизмыг л уг нь бүрдүүлмээр юм шиг байна. Энийг их зөв ингээд Монголч нь бас нэг бидний нэг тийм биш ингээд их сайхан болчихсон бодиттой болсон юмыг л энэ яг ингэвэл болдгийм байх шиг. Тэр нөхдүүд ингээд яриад байсан. Нөгөө үлгэршиг юм ярьж энэ гэж одоо үл тоох гэдэг юм уу тийм хандлаар хандах хүмүүс байхад. Гэхдээ энэ юм үнэхээр ингээд болдгийм байна гэдгийг бол нөгөө бодит байдал дээр нь үзүүлж харуулад ингээд тэр юмыг харин нөгөө практик дадлагыг тэр хүмүүст одоо сургаж хүргэх тийм үйл ажиллагаа эдгээр ингээ холбоод ингээл явбал энэ бол бас нэг явбал хамхаа явчих болох ажил байна. Яг үнэндээ. Яг энэ чиглэлээр бол би жишээлбэл одоо яг ийм шүтээсийн оюутнууд багш нар Францын нэг багш нар оюутнуудыг авчираад нэг суман дээр бид нэр яг ийм бүх судалгаануудыг хийгээд тэгээд нэг нийтдээ нэг 10-аад багш тэгээд 30 гаруй оюутнууд оролцсон л доо. Тэгээд ингээд нэг суман дээр бүгдийг байрлуулад айлууд байрлуулад тэгээд тэр суман дээр амьдарч байгаа иргэдтэй нь хамтраад тэр сумын эргэн тойрны бүх судалгааг хийгээд тэгээ орчны судалгааг хийгээд ингээд ирэхээр нөгөө улсууд чинь нөгөө гэр хороолт байсан хүмүүс чинь хөөх бид нар чинь ийм их ч орлонтой ийм угаасаа мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа юмыг бөөгнүүлээд харахаар хүмүүст илүү их юм мэдээлэл нь ингээд айгүй гоё зэгцтэй болж ирээд тэгвэл одоо бид яах вэ дараагийн ээлжинд гэд ингээ ярихаар шийдэл ярьж эхэлж байгаа байхгүй юу? Шийдэл ярьж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүх юмнуудыг бид нэр хийгээд яг хөө тэрийг бол ингээл энэ оюутнуудыг дадлагжуулах цаа тэгээд тэр Францын нөхдүүд бол тэрүүгээр хөрхөн Urban Studio гэдэг ном өдр хэвлэлийн зузаан ном өдр хэвлсэн л дээ тийм хийсэн. Тэгэхээр за өөр тэрнээс гадна энэ жижиг одоо энэ гэр хорооллуудын жижиг одоо хэсгүүд дээр бид нар бас зөндөө тийм судалгаануудыг иргэдтэй хамтарч хийгээд ингээл явуулсан. Тэгж жагаад тэр бол ингээл нэг хэрэгтэй шүү гэж бодоол бид нар ингээл сайн дураараа тэр бол ерөөсөө нэг төсөл мөсөл биш. Ингээд сайн дураараа ингэж хийгээл тэгэл нөгөө хүмүүс маань ч их дуртай хаппи болол яг ингээд тэгээ тийм судалгаа хийгээд юм бэлэн болцсон газар дээр аль нэг нөгөө төсөл мөслийн улсууд очиод
нөгөөдөл чинь ям хум ярахаар арай илүү ярьдаг юм байна. Юмаа мэдээд ярьдаг юм байна. Тэгэнгүүт тэднэр рүү илүү хөрөнгө оруулалт очиж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөөдөл чинь гудамжиндаа гэрэлтүүлэхтэй болчихж байгаа. Гудамжиндаа одоо явган хүний зам тавиулчихж байгаа юм те. За тэгэл өөр ингээл аягүй хөөрхөн юм жижиг юмнууд хийгээд авчиж байгаа. Гудамжиндаа нөгөө нийл шавартай байсан газар чинь тэрэн дээр одоо зам хийцэн ч байт юм уу те. Тэгэхээр ийм юмнууд болоод ирж байгаа нь бий үхээр хүмүүс нэгдэж чадах юм бол тэнд одоо ямар нэгэн өөрсөнд нөх эерэг өөрчлөлтүүдийн хаалга бол нээлттэй байна. Харин хүмүүсийг нэгтгэх үйл ажиллагааг хин нэгэн заавал эхэлж эхлүүлэхгүй бол тэр бол боломжгүй юм байна гэдгийг би бол туршлагаараа харсан байхгүй юу. Тэгээ одоо 15 жил одоо бид нар энэний төлөө ингээл жоохон юм хийгээ явж байна. Энийг ингээл бусдад яриад явдаггүй тий. Салбартаач нэг танигдаад л бид нар ингэдэг шүү гэж хэлээд явдаггүй. Тэгээл ингээл чимээгүй хүн ингээл өөрсдийнхөө хэмжээнд хийгээл ингээ явж байгаа. Тэгэхээр энэ бол чимээгүй хийдэг биш. Энэ бол яг хүлээн зөвшөөрөгддөг болтол хийх тул тухайн орчны төлөвлөлтөн дээр тэр хүмүүсийн гаргасан судалгааг нь тэр одоо орон нутгийн ямар нэгэн тэр төлөвлөлтийн байгууллага нь хүлээн зөвшөөрдөг, тэрийг авдаг. Нэг бол тэр хүмүүс захиалга өгч хийлэгдэх ч юм уу. Ийм хамтын ажиллагаа жоохон үүлэгдээд ах шиг байгаа юм. Тэгэхээр ер нь бол яг энэ чиглэлийн юм хийжээж бид нөгөө дээрээсээ ч юмаа чиглүүлж анхаарч бодлогын төвчнөр хангадаг, доороос нь ч иргэдэн болон мэрэгжлийн хүмүүс нь хамтарч ажилладаг. Энэ хамтын ажиллагаа бий болж гэж мэдэж энэ хотын нөгөө одоо сошиалын бүсийг илүү одоо зөв урдан хөгжүүлэх хэрэгтэй бол. Түүнээс биш ингээл энэ байгалах юм бол яг л тусдаа нөгөө юм явагдаад л тэгэл хин нэгэн одоо хөрөнгө оруулалт авснууд нь азтай болол азгуунууд нь азгуу гэж мэдэхгүй ингээд энэ юм бол ингээ орхитод яваад ах юм биш байгаа даа гэсэн ийм бас санагддгийг. Тэгээд ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэг бас ингээ өндөрлөх төгсөж байна. Тэгээд би одоо их хотын энэ зөв хэмнэл хэм хэмжээ соёлын талаар та бас одоо үзэгчдэд хандаж хэлэх зүйл байвал хэлхүү. Одоо хотын зөв хэмнэл соёл гэвэл одоо хотод амьдарч ажиллаж байгаа гэдэг юм уу тийм. Иргэн хувь хүн болгоноос л хамаарх байх. Яг. За хувь хүн болгоноос хамаарх. Хувь хүн болгоноос л хамаарх. Тэгэхээр хувь хүн хотын орчин суугч болж энд амьдарч байгаа, ажиллаж амьдарч байгаа хувь хүний одоо өөрийнх нь үүрэг хариуцлага гэдэг юмыг л ойлгуулах. Тэрийг бол өөрийн одоо амьдралдаа хөвшүүлэх ийм л зүйлийг бид нар одоо шийдэж гэдэг юм уу те ойлгуулж чадвал тэгээд энэ бол тэр их хотын ёстой нөгөө зөв хэмнэлтэй соёлтой байхын асуудал нь бол одоо шийдэгдэх байх л гэж би бол өөрөө ингэж үзэж байгаа. Тэгэхээр одоо хотын иргэн хүн болгон бол хотын тэр энэ соёлтой амьдралын төлөө би үр хүлээсэн хүн шүү гэдэг ийм одоо өөртөө тийм хариуцлагыг үүргийг хүлээсэн. Тэрийг одоо тэр чиглэлээр өөрсдийн бас санал бодлыг одоо хилдэг, хэрэгжүүлдэг. Бусдад ажиллахаар тэрийг одоо бас түгээж хүрэхийн төлөө ажилладаг ийм байх юм бол одоо тэгэл одоо иргэн соёлтой бол тэгээд тэр хот нийтээр энэ сайхан соёлтой. Тийм л болох байх юм. Одоо иргэн одоо иргэд хотын орчин суугчдыг л эхлэхгүй юм бол одоо хичнээн сайхан одоо байшин гудамж юу гэдгийг те ийм орчин бий болгоод нөгөөт нь бас тэр болгон сансан хэмжээнд бол өгч энэ хотын амьдралд бол эерэг нөлөө өгөхөд бас учир дутагдaltaй байх л гэж би бодож байна л да. За их баярлалаа. Тэгээд бид нар бол энэ одоо өнөөдөр 10 дахь удаагийн нэвтрүүлэг тэгээд нэвтрүүлэг болгон дээрээ бид нар бас төлхөр өг ярианаас олж авдаг л да. Тий. Жишээл эхний нэвтрүүлэг дээр бол бид нар нэмсэглэлгээд одоо ерөөсөл гоё бие харж нэмсэглэгээ те. За тэгээ бахархал, эрүүл зөв хувцлалт, хүндлэл, гэр бүл, хариуцлага, эхийн хайр, төвтэй оролцоо бүгд мэддэг байх гэх. За өнөөдрийн югаар бол би бол хоёр гоё үг олж харлаа. Нэг нь зоргоороо босч урмаараа. Нэг энэ ч одоо сүүлийн үед бас тренд болоод байгаа шүү дээ. Нөгөө нэг замын хөдөлгөөн дээр ч гэсэн явгаараа иш дүрмээр ижлээ те. Тэр шиг те. Зоргоороос журмаараа. Тэгээд хувь хүний үүрэг. Үнэхээр хүн хүнээс бүх юм шалтгаалх байхгүй те.
Түүнээс их хотын одоо соёл шалтгааллаа гэж тийм ээ. Тий. Тэгэхээр ингээд одоо Мигмар архитекторт баярлалаа. Манай урилгыг хүлээж авч оролцсонд ингээд манай нэвтрүүлгийг та бүхэн Баасан гарагийн орой 7 цагаас FM 91.7-оос хүлээн авч сонсорой. Харин лайвыг бол бид нэр 20 цагаас явуулж байгаа. Ингээд цаашдаа бол бид нэр өдөр болгон бас энэ тодорхой цагууд нэвтрүүлгээ давтан явуулж байгаа. За ингээд манай нэвтрүүлгийг давтаа сууж бас сонсорой, үзээрэй, санал бодлоо бидэнтэй хуваалцаарай гэж бодож байна. Ингээд бидний бас нэг хэлдэг өрөө байдаг. Тий. Тэрийг та бүхэн хоёулаа цуг хэлнэ. Тий. Ялангуяа энэ хонгор дуутай хүн бол одоо бүр сайхан хэлэх байх л та. Энэ өөрөө хэлчихвэл яасан. Тэр хотын соёл гэдэг тий. Хотын соёл биднээс таниас гэж байгаа юм тий. Тий. За. Хотын соёл таниас биднээс. За баярлалаа. За баярлалаа.